кино үзэн суугатаа тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ нэлээд эрт дээр гарсан Silent Running буюу чимээгүй нислэг гэх юм уу? Ийм киног ярьж өгье. За товлон сууж таалан болгоно. Бүр 1972 онд гарч ирсэн гоё кино байгаа шүү. Ас хотын ирээдүйд их дэлхий дээр амьд байгаас устан үгүй бодох аюулаас аврахын тулд ургамал амьтдыг сансрын хөдөх тээвэрлэн илгээж тэнд тэд өөрсдийн бие даасан соёл иргэншлийг зогслоожээ. Хүн төрлөختөн сансар окторгуйг бүрэн эзэмшиж, аврах том оддын хөдөг онгоцуудыг бүтээж, бүр зэргэлдээх гаригууд руу аялдаг болсон тэрл цаг үе. Төгсгөлгүй үргэжлэх модон дунд нэгэн нэр усанд хөвж, байгалийн сайхныг таашаана. Тэрээр жижиг цөөрмөс гарч ирээд, игдүүтэй туулаануудтай мэдчилж, өөрийн тарьсан ургамлуудаа нэг бүрчлэн шалгана. Нарийн хуваард хөрсөө арчилж байтал түүнд хүнд даацын машинуудын нүргэн сонсогдов. Энэ бол станц дээр уралдаан зохиохоор шийдсэн түүний багийнхан байлаа. Тэрхүү эрийг Лоуэл гэдэг. Тэд түүний хөдөлмөрийг огт хүндэтгэхгүй бөгөөд тарьсан цэцэг зүлгээг нь хүртэл хайр найргүй гიშгэж орхив. Ботаникчийг шоолон инээлцээр тэд цааш давхиж станцын өөр нэг хэсэгт цугаагаа үргэлжлүүлнэ. Өнөөдрийн манай хамтран ажиллагч Цэцэн AI байлаа. Хэрвээ та ажил хичээлийн ямар нэгэн бүтээлээ дуу оруулж амжихгүй байвал зүгээр л Цэцэн AI-д даатга. 50 гаруй амьд дуу хоолой байгаа шүү. Таны ажлыг зүгээр л бодит болгоно. За тэгэхээр доор утсаар холбогдож Цэцэн AI-тай холбогдоорой. Окей. Тэд хөгжилдөж дуусаад Лоуэхийн ургамалд хит автсан ус арьсан зүтгэлийн талаар ярилцаж эхэлнэ. Дараа нь амралтын өрөөнд тэдгээр ирчүүд их дэлхий дээр ургамалчлтыг дахин сэргээх тухай Лоуэлийн санааг ямар ч удахгүй муухаг зүйл хэмээн маргаж байв. Яг энэ үед цэцэрлэгч ир өөрөө шинхэн жимс хүнсний ногоо барьсаар орж ирлээ. Тэрээр найзуудынхаа үзэл бодлыг огт хуваалцдаггүй бөгөөд тэдний энэхүү хайхрамжгүй занг ойлгож чаддаггүй байв. Далтогоо орох замдаа тэдний хажуугаар өнгөрөхдөө тэрээр цонхоо нээж жимсээ угаах зуура нэгэн түүхийг эргэнд орсов. Ой модыг тусгайлан хамгаалсан бөмбөгөр оройд хүлэмж дотор амьлуулахын тулд сансарт тусгай станцуудыг илгээсэн тэр өдөр. Энэ бол хүн төрлөختний хувьд их дэлхийн ургамал, амьтныг аврах сүүлчийн найдвар цөхөрсөн алхам байсан юм. Хэсэг хугацааны дараа багийнхан тэр чигээрээ покер тоглож байв. Лоуэл чадварлагаар багийнхнаа хожиж бүх бооцоог хамж авлаа. Түүний энэхүү ихэрхүү зан бусдынхан дургуг хүргсэн ч тэд сэдвээ өөрчилж, удахгүй болох холбооны сээсийн талаар хилцэж эхлэв. Багийн 3 гишүүн эцэст нь гэрлүүгээ буцах тушаад ирнэ гэж найдаж байлаа. Харин Лоуэл үүнд зүгээр нэг аз биш. Харин түүний хөдөлмөр их дэлхий дээр цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дахин сэргээх боломжийг аль хэдийн бүрдүүлсэн учраас тэр хэмээн бүрэн итгэлтэй байв. Тэрээр амьдралынхаа 8 жилийг энэ төсөлд зориулсан бөгөөд их дэлхийн ургамлын аймгийг эргүүлэн авчрахын тулд үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байлаа. Харин бусд нь үүнийг утгагүй цаг үрсэн ажил гэж үзэж төсөл амжилттай хэрэгжих биш, харин бүрэмсэн хаагдана гэдэгт итгэлтэй байсаар байв. Тэдний үг Лоуэллийг гүнээ гомдоолоо. Гэсэн ч тэрээр амжилтанд хүрэн гэж мөрөөдсөөр байв. Хэн нэг нь мөрөөдгөл ёстой шүү дээ. Эцэст нь Berkshire төв командлаас Valley Forge сансрын станцтай холбогдов. Багийнхан дараагийн зааврыг тэсэн ядан хүлээж байсан ч тэдний сонссон зүйл Лоуэллийг шоконд орууллаа. Командсаас бүх бөмбөр хүлэмжүүдийг устгаж, оддын хөдгүүдийг арилжааны флот руу буцаах тушаад өгөв. Нөгөө 3 ир баярлсандаа хашгиралдана. Тэд эцэст нь гэрлүүгээ буцгана. Цэцэрлэгчийн гомдол цөхрлийг харсан тэд түүнийг өрөвдөж байгаагаа хэлээд энэ бол хамгийн практик, оновчтой сонголт хэмээн тайлбарлаж түүнийг ганцаарнг нь үлдээн одов. Тэрээр өөрийн хайртай ой мод руугаа алхав. Мод, бутсүүл, цэцэгсийн дундуур алхахдаа тэрээр шууд болон жижиг амьтдтайгаа мэдчилнэ. Энэ бүхэн тун удахгүй үгүй болно гэдэгт тэр итгэж чадахгүй байлаа. Хоолны өрөөнд цэцэрлэгчээр өөрийн тарж ургуулсан тарвсаа зүснэ. Бусд нь Лоуэллийг шоолж түүний тэрхүү бохир үнхийн үнэхтэй ургамалт зориулсан хайр, хүсэл тэмүүллийг нь огт ойлгохгүй байв. Хариуд нь Лоуэл тэдний өдөр тутамдаа хэрэгэлдэг нийлэг, хиймэл хоолыг хэр зэрэг жигшиж байгаагаа сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй илэрхийллээ. Хүмүүс үүнд дэндүү дассан учраас ямар дотор эвгүүрхэм, амтгүй, өнгөгүй гэдлийг нь анзаархаач болжээ. Тэд бүр ногоон зүлэг, цэцэгс, мод, цэнхэр тэнгэр ямар харагддгийг ч мартсан байна. Их дэлхий дээр жилийн турш агаарын температур нэмэх 24 градус байдаг бөгөөд бүх зүйл, бүх хүмүүс яг адилхан нэгэн хэвийн болсон. Гэвч Лоуэл үүнийг өөрчлөхөд хараахан оройтоогүй гэж итгэж байв.
Найзууд нь түүний үгийг зөвхөн шоолно. Тэд түүний бухимдлыг ойлгосонгүй. Дэлхий дээр дахиж өвчин эмгэг, өлсгөлэн, ажилгүйдэл, ядуурд гэж үгүй болсон. Энэ нь хангалттай биш гэж үү? Гэвч Зоуэлийн хувьд энэ бүхэн ямар ч удахгүй байв. Тэрээр эдгээрийг амжилт гэж хүлээн зөвшөөрч бодогч ямар үнсэнээр ирсэн бэ? Хүн төрлөختөн гоо үзэсгэлэн төсөөлөн бодох чадвараа залиалсан. Эзлэх ёстой оргил, нээх ёстой шин хязгаар гэж үгүй болсон бөгөөд энэ бүхэн нийтийн хаахамжгүй байдлаас болж тохиосон юм. Тэдний ард ханан дээр бяцхан охины гэрэл зураг зэрэг хит хитэн зураг өлгөөтэй байв. Тэр охин бусад хүүхдүүдийн адил насанд хүрэгчдийн хаахамжгүй байдлаас болж амьд байгалыг хизээч үзэж түүний гоо үзэсгэлэнг мэдэрч чадахгүй. Цэцэрлэгчийн сэтгэд хөдлөсөн яриаг сонссны дараа бусд нь зүгээр л мөрөө хавчив. Хэрвээ энэ нь үнэхээр чухал байсан бол тэд аль эрт өөрчлөх байсан гэж тэд үзв. Өөрийнх нь үг ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг хаахаар байг зүйлэхгүй байгааг харсан Зоуэл сүүлчийн удаа гуйж бөмбөгөр хүлэмжүүдийг устгахгүй байхыг багийнхнаасаа хүссэн ч тэд тушаал авсан тул өөр сонголт байсангүй. Энэ ярианы дараа эрчүүд тушаалыг биелүүлэхээр шууд ажилдаа оров. Ажилчдын нэг нь моддын дундуур явж байхдаа гараа зүсчихв. Шархыг нь шалгасны дараа бусд нь түүнийг Зоуэл руу илгээв. Тэрээр цэцэрлэгчээс шархыг нь шалгаж өгөхийг хүслээ. Зоуэл зөвшөөрч тэд хамтдаа эмнэлгийн тасаг руу яв. Тэнд Зоуэл шархыг нь шалгаж цэвэрлээд боож өгөв. Яг тэр мөчид радиогоор 5 минутын дараа станц бусад бөмбөр хөдөлмжүүдээс аюутгүй зайд маневр хийгцэх түрнэ гэдгийг зарлав. Тэд маневрт бэлтгэх шаардлагатай байлаа. Тэрээр Зоуэллоос тусламж хүсв. Тэр ганцаараа энэ даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байлаа. Хүн сэтгэлээр Зоуэл зөвшөөрч тэд станцын хяналтын өрөө рүү чиглэв. Айцаа даван туулж тэрээр мартигийн зааврыг дагаж хөдөлгөөг зэрэгэлдээ хөдгүүдээс холдуулан маневрлав. Энэ хооронд нөгөө хоёроор хүлэмж бүрийн доторх тусгай хоолоонуудыг олж тесрэх бодис суйрлуулж байв. Тэд мододтой хамт амьтдын ам өргөдөн гэдгийг огт тоолгүй. Бүр баяртай байлаа. Багийнхан бөмбөр хүлэмжүүдийг устгахаар бэлтгэж зэрэгэлдэх станцуудад аль хэдийн дэлбэрэхлүүд болж эхлэхэд Зоуэл үлдсэн хорон бүрийг нандагнан ургамстайгаа хамт өнгөрүүлж байв. Гинт хит хитэн хүчтэй дэлбэрэлт суурайдлаа. Цэцэрлэгч Зоуэл өөрийнх нь хүлэмжүүд сүрж байгааг аимшигтайгаар ухаарав. Дөрөв дэх хүлэмж дэлбэрэхэд тэрээр ядаж ганц зүйлийш бодон аварж үлдэх ёстойгоо мэдэв. Яг тэр мөчид багийн нэг гишүүн тесрэх бодис барьсаар ирлээ. Зоуэл түүнийг хурц татаасаар ухтаж энэ ойг устгахыг хизээж зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр Зоуэлийг түтгэж тэдний дунд ширүүн зодоон болов. Тэмцлийн халуунд ажилчин эр ботаникчийг шархдуулсан боловч Зоуэл өвдөлтийг үлкон өөр рүү нь халдсан эрийг хөнөөж орхив. Тэрээр шууд хүл дээрээ босон. Хүлэмжийн хяналтын самбар руу яарангүй. Нөгөө хоёроор 5 дугаар ойд байгааг тэр мэдэж байлаа. Овсгоотой хөдөлж тэрээр тэднийг тэндэн түгжиж улмаар хүлэмжийг станцаас салган өөрөө өөрийгөө устгах гормыг нь идэвхжүүлв. Сүүлчийн оймод аюулгүй үлдсэн гэдэгт итгэлтэй болмогц. Тэрээр шархалсан хөлөөж хэрсээр нисгэгчийн бүхээг рүү доглон алхав. Яг тэр мөчид Беркшир команд тушаас түүнтэй холбогдов. Цаашид юу хийхээ мэдэхгүй байсан Зоуэл холболтын системд баг зэргийн доголдод гарсан тул үүнийг засах хугацаа өгөхийг хүслээ. Их дэлхийгээс тэд санаа зовж байгаагаа илэрхийлж түүнийг яарахыг шаардав. Зоуэл уран дрон руу шилжиж тэднийг ачааны хэсэгт холбогдохыг тушаав. Түүний дараахан Беркшир түүний байдлыг шалгахаар дахин залглаа. Тэрээр бүх зүйл төгс биш байгааг хүлээн зөвшөөрсөн ч асуудлыг шийдэж чадна гэж тэднийг тайвшруулав. Нэг түүнийг яарахыг шаардав. Харанхуй ойртож тэд сүүдрийн бүсэд дүхэж очсон байлаа. Тэрээр Зоуэлд ямар ч үн цэнээр хамаагүй бүх зүйлийг устгаж гэрлүүгээ буцахыг тушаав. Цэцэрлэгч тушаалыг биелүүлэхийг хичээх болно гэж амлав. Холболтоо тасалсны дараа Зоуэл Тэнгэрийн Ван буюу Сатурн гариг руу нисэх координатыг тохируулав. Тэрээр бусад хөдгүүдийн мэдээллийг сонсож байтал нэлийн дуу хоолой дахин сонсогдож Valley Forge хүлэг Сатурн руу чиглэсэн траектороор сүүдрийн бүсэд нэвтэрч байгаад санаа зовж байгаагаа хэлв. Зоуэл түүний яриаг эрс тасалж тэд доголлыг засахаар завгүй байгааг тайлбарлаад холболтоо салгалаа. Энэ хооронд дронууд ачааны хэсэгт хүрж хит хитэн ачааны модулийг сансар цацсан нь хүлэмж цагаас өмнө дэлбэрснээс үүдэлтэй осол мэт харагдуулав. Зоуэл 3-8 9 дугаар самрууд дээр генераторын дугуйнууд шатсан гэж мэдээлв. Беркширийнхэн сандарч нийл түүнийг Беркер эсвэл Вулф нартай холбогдохыг хүслээ. Зоуэл хэнийг ч орж чадахгүй байгаагаа тэд магадгүй 2 дугаар хүлэмжинд байгаа байх гэж тайлбарлав. Түгшүүр дээцэгтэй тулав. Андерсон шууд холбогдож Зоуэлд чиглэлээ яарахтай үйлчлэгийг зааварлав. Хэрв тэхгүй бол хүлэг маргааш өглөө атүрний цагирагтай мөргөлдөх аюултай байв. Эдгээр хүлгүүд гэнтийн хурдан маневр хийхэд зориулагдаагүй тул амьд үлдэх магадлал том бага байлаа.
Андерсон дэлбэрэгт гол шугамыг гэмтээсэн тэр цэгийг олж чиглэлийг өөрчлөхийг санал болгов. Энэ нь амар биш ч тэдний хувьд хамгийн шилдэг боломж байлаа. Зоуэл зөвшөөрч хаанаас эхлэхийг асуув. Андерсон баруун талаас хэд хэдэн ачааны модуу салсан юм шиг харагдаж байна гэж мэдээлэв. Тэд их биеийн доорх крио танкнуудын нэгэн салж гол шугамыг богино холбостод оруулсан байж магадгүй гэж үзэж байлаа. Хэрв энэ үнэн бол энэ нь тэдний аз юм. Тэрээр зөвүүн инээмсэглэлээр зөвлөгөөгөө өгсөний дараа Андерсон холболтоо таслав. Холбооны сесийг дуусгасны дараа тэрээр тисхийн аргагүй өвдөлтөөс болж ухаан алдах дөхөв. Шалан дээр унахдаа тэрээр нэгдүгээр дроныг олж хараад хэсэг хугацаанд ухаан алджээ. Тэрээр ухаан ороод хамаг хүчээ шавхан босож дроны хэрэглэгчийн гарын авларыг оллоо. Түүнээс роботуудыг хэрхэн дахин програмчлах тухай хэсгийг олж шууд ажилдаа оров. Дронуудыг дахин програмчиж дуусаад тэрээр өөрийнх нь хөлөнд хагалгаа хийхийг тушаав. Хагалгааны өрөө рүү шилжиж тэрээр мессеж хэлбэрийг сандран хүлээж байв. Гэвч түүнийг гайхшруулж бүх зүйл маш амжилттай болж робот Мастастыг төгс гүйцэтгэлээ. Хэсэг хугацааны дараа тэрээр Андерсонтой холбогдож хол шугамыг засах боломжгүй болсон гэдгийг мэдээлэв. Андерсон гүнээ харамсаж байлаа. Тэд мөргөцхөөс өмнө хөдөлгөөл зогсоож чадахгүй нь тодорхой болов. Тэр бүр Зоуэлд амиа хорлох талаар бодож үзхийг санал болгосон ч Зоуэл татгалзлаа. Үүний оронд Андерсон цэцэрлэгч эрийг амьд үлдэж магадгүй гэж үзэн ямар ч байсан эрлүүдийн багийг илгээхээр болов. Холбортоо таслахаас өмнө Андерсон түүнд амжилт хүслээ. Тэр өдөр болсон бүх зүйлээс болж туйлдсан Зоуэл унтахаар хэвтэв. Хэдэн цагийн дараа тэрээр хүчтэй чичиргээнээс болж сэрлээ. Хөдөг Сатурны цагирагт хурж түүнд нэвтэрсэн байв. Нисгэрчийн бүхээг рүү хүндхэн зүтгэсээр тэрээр дронуудад тушаал өгч дидэгцээр тэдний нэг нь задгаа сансарт сорогдон одож байгааг харлаа. Хэсэг хугацааны дараа чичиргээ гинт зогсож Зоуэл бүх эрсдлийг үд харан тэд аюултай саадыг давж чадснаа ухаарав. Өөрөө болон өөрийнх нь ой мод одоо аюулгүй болсон гэдэгт итгэлтэй болсон Зоуэл ердийн ажилдаа эргэн орлоо. Түүний сэтгэлийг зоож байсан сорын ганц зүйл бол ойд хилтэж буй ам өргөдсөн нөхрийнх нь цогцос байв. Тэрээр дронуудыг түүнийг оршуулахаар илгээв. Тэднийг оршуулахаас өмнө тэрээр салах яс гүйцэтгэж багийнхнаас хэн ч түүний жинхэнэ найз байгаагүйж тэр тэднийг хайрладаг байсан бөгөөд болсон явдлын төлөө өөрийгөө хизээж уучлахгүй байх гэдгээ хүлээн зөвшөөрөв. Дурсамж, уй гашуу түүнд нулимс авчирсан ч өөрт нь өөр сонголт байгаагүйг тэр мэдэж байлаа. Хэсэг хугацааны дараа Зоуэл дронуудад нэр өгөхөөр шийдэв. Тэр тэднийг Хьюи, Дьюи, Юи гэж нэрлсэн бөгөөд хамгийн сүүлчийнхийг нь өнгөрснийхэн дараа нэрлжээ. Тэрээр тэднийг дахин програмчилсан бөгөөд үүнээс хойш тэд зөвхөн түүндэл захирагдах болно гэдгийг тайлбарлав. Тэд техникийн шалгалт болон бусад бүх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно. Ивч тэрээр үйлдсэн хоёр роботод ой мод түүний урмус амьтдыг хэрхэн арчилахыг зааж сургав. Тэрээр тэдэнд урмлыг савнаас нь хөрсөнд хэрхэн ширжүүлсэн суулгах, яаж бордох, хэрхэн услахыг үзүүлв. Өдөр хоногуд ажил хөдөлмөр, хариуцлага дунд хөвөр суурил байв. Гэвч нэгэн мөчөд Лоуэл ганцаардал гунигт дурсамжаасаа болж гарзуурах дөхөв. Тэрээр станцыг тойрон уралдаж, хөдөг дээгүүр тойроглон атгаж, ам өргөцсөн нөхдөө эргэн санаж, бильярд тоглоно. Цөхрөнгөө барсан түүнд нэгэн санаа төрлөө. Тэрээр дронуудад покер тоглохыг заахаар шийдэв. Тэр тэдний тархинд дүрмийг нь програмчилж өгөв. Эхэндээ энэ нь үр дүнгээ өгж байгаа мэт санагдсан ч тоглоомын үеэр тэрээр ямар ч робот жинхэнэ хүнийг орлож чадахгүй гэдгийг ухаарлаа. Гэсэн ч тэрээр роботуудыг дүрмийг ойлгон гэж найдан дахин нэг удаа үзэхээр шийдэв. Түүнийг баярлуулж тэр үед Хьюи уг үеийг хожлоо. Нэг өдөр Лоуэл нийтэг орцоор хоол бэлдэв. Бэлэн болсон хоолоо хараад тэрээр үүнийг хаяж өөрийн ой модноос жинхэнэ хоол хүнс цуглуулахаар шийдлээ. Гэвч түүнийг хүлэмжинд ороход аимшиг дүр зураг угтав. Түүний ургамлууд үхэж байлаа. Тэрээр шуудаг шалтгааныг нь хайж, туршилт хийж, ном уншиж, чадах бүхнээ орогдсон ч шалтгаан нь олдохгүй их байв. Сүхэрсэн тэрээр станцаар гүйж, өөрийгөө их дэлхий дээрх үзэсгэлэн тойн дундуур гүйж байна хэмээн төсөөлнө. Дараа нь тэрээр Хьюиг дээд сунгуулахаар хүлэмж рүү илгээхдээ шууд, газарт хоорондоо тэмцэлдэж байгааг анзаарав. Сандарсан тэрээр өөрийн биеэр шалгахаар шийдлээ. Тэрээр машин сууж, хүлэмж рүү хурдлавч, гинтийн осол төхөв. Тэрээр ойд хүлээж байх ёстой байсан дронтой мөргөлдчихлөө. Гэмтсэн роботыг лабораторид авчирч, цэцэрлэгч түүний засахыг оролдов. Тэрээр Хьюиг хэсэгчлэн ажилуулж чадсан ч дрон хизээж өнгөшгөө ажиллахгүй гэдгийг ухаарлаа. Энэ нь түүнийг гүнээ бухимдуулж, лабораторид сууж буй Дьюи болон дронтой Зоуэл яригдсан. Тэрээр ой мод яагаад үхэж байгааг, ургамзуудыг хэрхэн мөхсөөс аврахаа хараахан олж мэдээгүй байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр шууд радио дамжуулалтаас болж сэрдээ. Энэ бол Беркшир холбогдож байгаа хэрэг байв.
Түүнийг олно гэж хизээж төсөөлөөгүй байсан тул тэрээр маш их цочирдов. Хэсэг эргэлсний эцэст тэр хариу өгчөө. Андерсон тэднийг өөрийг нь хайж байсан гэдгийг баяртайр дуулгав. Хөлөг Сатурны цагиргийг өнгөрмөгц Кит түүний араас эрлийн баг илгээсэн байжээ. Тэдний тоног төхөөрөмж байсан ч Валай Форжийг олох нь амар ажил байгаагүй бөгөөд тэд хизээж бууж өгөөгүй гин. Тэгээд Андерсон түүнд бөмбөр хүлэмжийг хэрхэн салгахыг олж мэдхийг тушаав. Сүүдрийн өтгөн харанхуун улмаас үүнийг дэлбэлэхгүйгээр салгах нь хамгийн аюулгүй хувилбар байлаа. Яг тэр мөчид Зоуэлд нэгэн ухаарал төрөв. Тэрээр өөрийнх нь ой мод яагаад өхөж байсныг эцэст нь ойлголоо. Энэ бол нар байсан юм. Тэнд гэрэл хангавгүй байсан бөгөөд ургамлууд гэрлээр өлсөж байжээ. Ой модыг аврах боломжтой гэдгийг тэрээр ухаарах үед Андерсон 6 цагийн дараа тэд түүний хөдөгт хүрнэ гэж мэдээлв. Холболтыг дуусгаад цэцэрлэж хүлэмж рүү яарангүйж дутагдж буй нарны гэрлийг орлуулах гэрлүүдийг суйрлууллаа. Чадах бүхнээ хийсэндээ сэтгэл ханаад тэрээр Дьюид ой модоо арчлахыг зааварлав. Харамсалтай нь Хьюи хитрхи их гинцэн тул босож чадахгүй байсан бөгөөд бүх хариуцлага ганцхан дронд үлдлээ. Дьюиг хүлэмжинд үлдээгээд Зоул хөдөгтөө эргэн ирж хүлэмжийг салган уудам сансарт чөлөөтэй хөвүүлэн илгээв. Тусламж ирмэгц түүний хийсэн үйлдэл эгчлэгдэн гэдгийг ухаарсан цэцэрлэгчээр маш хүнд шийдвэр гаргалаа. Тэрээр өөрийн хүүхэд нас болон багийнхнаа эргэн санаж цүмийн цэнгийг идэвхжүүлж Валай Форж хүлгийг өөртөөгөө болон Хьюитэй хамт устгав. Төгсгөлийн хэсэгт сансрын чимээгүй уудам орон зайд одоо нарыг орлох гэрлээр гэрэлтсэн сүүлчийн бөмбөр хүлэмж алгуурхан хөвнө. Дотор дүйн ургамзуудыг анхаарахтай арчилж ургамал амьтдын амьдралыг авч үзэхийн тулд өөрийгөө золиослсон Фримен Зоулийн хуучин элэгцэн услагчаар тэднийг усалсаар үлдэнэ. Та бүхний бодлоор хүний амь нас уу? Эсвэл байгаль дэлхий юу? Аль нь илүү үн цэнтэй вэ? Өөрийн бодлоо доорх сэдвэрх хэсэгт хуваалцаарай. За энэ кино таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай. Дууруулсан Цэцэн AI.